Бүгдээрээ сайн байцгаана уу? Бүгдэнд нь энэ хүү бичлэгийг сонсох өдрийн мэндийг дэвшүүлье. Сайн байцгаана уу? Энэ удаагийн ярилцлагаараа үнэн мэдлэг номынхоо дараагийн сэдэв болох мөн чанар гэсэн сэдвээр ярилцах гэж байна. За үнэн мэдлэг номоо аваад уншсан хүмүүс бол уншсан байгаа хэ энэ сэдвийг. Тэгэхээр энэ сэдвийг одоо дэлгэрүүлээд ярилцсанаа. Одоо энэ удаагийн бичлэгээрээ. За тэгээд номоо авч уншааг хүмүүс маань нэвэл аваад уншвал бас илүү одоо бидний яриан дээр нэмээд ойлгомжтой болох болно гэдээ урдчлаад хэлье. За мөн чанар гэхээр мөн чанар гэдэг үг бол хүн болгоны л мэддэг үг. Тэ бүгдээрээ л энэ үгийг ашигладаг, сонсдог, мэддэг, яаж үчих юм мэддэг. Тэгээд утгыг нь өөрөөр хэлбэл одоо мөн чанар гэд байгаа үгнийхээ мөн чанарыг нь зарим нь бол мэдэж хэрэгэлдэг баг. Зарим нь бол мэдэхгүй байдлаар л өдөр тутамдаа ашиглаад хэрэглээд явж идэг. Ягаад тэгэхээр би өөр төр жишээ авъя л да. За би үнэн мэддэгтэй уулзахаасаа өмнө мэдээж мөн чанар гэдэг үгийг бол мэддэг байсан. За тодорхой хэмжээнд ашигладаг байсан. Тэгээ үнэн мэддэгтэй танилцсны дараа яасан бэ гэхээр энэ мөн чанар гэдэг үгийн хэрэглээ нь одоо маш их ихсэн. Байнга хэрэглэх болсон. Үнэн мэдлэгт мөн чанар гэж их ярьдаг. Тэгээ эхэндээ бол тоогоогүй анзаараагүй шинэ үг биш шүү дээ. Мөн чанар гэдэг үгийг мэдтгэл байсан учраас хүмүүстэй адилхан л ашиглаад явж исэн. Тэгээ хэсэг хугацааны дараа өөрөөсөө асууж эхэлсэн. Ер нь мөн чанар гэж юу юм бэ? Яагаад энэ үгийг ингэж их ашиглаад байгаа? Одоо өөрөөсөө асууж эхлээд энэ мөн чанар гэдэг зүйлийг ойлгохыг хүссэн болохоор шийдлийг хайсан. Тэгээ үнэн мэдлийн судрууд дээр бол мэдээж мөн чанар гэдгийг тайлбарсан байдаг. За тэдгээр тайлбаруудыг уншаад юу гэж утсан бэ гэхээр би энэ мөн чанар гэдэг үгийг ойлгохгүй байх нь аргагүй юм байна. Энэ үг чинь ийм том агуулгатай, өргөн цар хүрээтэй, олон өнцгтэй зүйл байжээ гэдгийг нь ойлгож эхэлсэн байна. Тэгэхээр та бүхэндээ одоо энэ бичлэгээрээ мөн чанар гэдэг зүйлийн талаар дэлгэрэнгүй ойлгомжтой ярихын тулд хэд хэдэн өнцгөөс нь асуултуудаа асуугаад хариулаад явъя. За тэгвэл илүү ойлгомжтой болох байхаа гэж бодож байна. За өөрөөр хэлэх юм бол одоо хүн гэдэгтэй бид нарт буюу одоо энэ физик биет орчнол дээр мөн чанар гэж юу юм гэдгийг тайлбарлаа. За дараа нь учир шалтгаан талаас нь, орчлон ертөнц талаас нь, за түүний дараа бүр сүнстэй талаас нь, за тэгээ гариг ертөнц дээр одоо биднээс бусад орчнолууд яаж ашигладгийг гэх мэтчлэн ингээд өөр өнцгөөс нь мөн чанарын талаар ярилцгаанаа. За тэгэхээр ихтэй хүн талаас нь эхлэе. Мөн чанар гэж юу нь бидний хувьд юу вэ? Та энэ асуултанд хариулах уу навч багшаа? За тэгээ. Эхлээд би та нартаа одоо нэг альбаа зүйлийг энэ яг юу вэ гэхээр нэг өгүүлбэр орж ирдэг штеп. Нэг үг ч юм уу. Яг тэр зүйлийг тодорхойлтыг хэлээд тэгээд цааш нь маш энгийн төвшөнд яриад явах болохоор санаа зовлтгүй. За тэгэхээр ингэ чинь мөн чанар гэдэг нь альбаа зүйлийн оршин тогтнох үндсэн шалтгаан. Бөгөөд хувь биет болоод тэдгээр оршин тогтнож буй зүйлийн өөрийнх нь үндсэн үнэлэмж болоод хэмжүүр юм аа гэсэн. За эндээс юу харагдаж байна гэхээр хувь хүн талаас нь хараад үзье үнэлэмж гэж хэлж байна тийм үү? Тэгээд оршин тогтнох мөн шалтгаан гэж хэлж байна мөн чанар. За тэгэхээр үнэлэмж талаас нь хувь хүн талаас нь хэлээд үзье. Бодоод үзье. Тэгэхээр хүн болгон өөр өөр гэж ярьдаг тийм ээ? Гацаа өөр өөр гэдэг хүн болгон. Харагдах байдал нь өөр, зан чанар нь өөр, аль ба зүйлд хандаж байгаа хандлага нь өөр. Олон зүйлээр тэр хүн өөрийгөө янз бүрээр илэрхийлж байдаг. За тэгээд тэндээс нь хүмүүс хараад за энэ хүн нэг ийм дээ гэдгээд дүгнээ нэг тодорхойлтыг бол гаргадаг. Тийм биз дээ тийм ээ? Одоо ингэ бодоод үзтээ хажуу хайрганы чинь эсвэл найз нөхдөд чинь юм уу? За манай найз нэг ийм дээ гэж таны санаанд орж ирж байгаа биз? Яг тийм тодорхойлтыг тэр хүн танд гаргаж өгч байна гэсэн. За гэтэл тэр хүн яг бодит байдал дээр ямар вэ гэдгийг та бас мэдэхгүй. Бүр яг ингээ ганцаараа байж байхдаа тэр хүн тийм байж бас өөр байж бас болно шүү дээ. Ганцаар байж байхдаа гаргаад олон нийтийн дотор гаргадаг хандлагаасаа бас өөр байж болно. Тэгэхээр тухайн хүнийг та илүү мэдэхгүй тэр хүн өөрийгөө за би яг нэг ийм хүндээ гэдгээ өөрийгөө бүрэн мэдж байдаг. Тэгэхээр хувь хүн болгон өөрийнхөө мөн чанарыг мэдж байдаг гэсэн үг. Мөн чанар талаас нь ер нь ингэж ойлгож болно. Одоо зан чанар талаас нь хувь хүнийх нь. Тэгээд мөн чанарыг тэгвэл тэр шалтгаан талаас нь нэг аваад үзье. Бид физик бид орон амьдрах гол утга санаа нь юу вэ гэд бодоод үзье. Та нар нэг бодоод үзтээ. Энэ физик бид нар яг гэж төрсөн юм. Ямар шалтгаан бэ? Энд бид нар нэг шалтгаантай төрсөн байгаа байхгүй. Тэгэхээр
ухамсар цүнстэй. Тэгээд сэрцэн бидний хувьд болохоор ухамсар цүнсээ хөгжүүлэх гэж төрсөн. Тэгээд яг жинхэнэ мөн чанараа ухаарад энерги ашиглаж сурна. Мөн чанараараа дамжуулаад өөрийгөө хэн бэ? Би яах гэж физик биеийн төрсөн бэ гэдгийг ухамсарлан өөрийгөө олоод ингэж мэдэн жинхэнэ утга учиртай амьдралыг эхлүүлж болдог. Тэгэхээр мөн чанар гэдэг нь энд учир шалтгаан болоод ороод ирж байна. Түрүүн бид физик биетээс хүний хүн талаас нь тайлбарласан бол одоо учир шалтгаан талаасаа мөн чанар гэдэг нь хөгжих ёстой учир шалтгаан болж орж ирж байгаа. Тэгэхээр маш сонирхолтой болж орж ирж байна. За эндээс харах юм бол таны мөн чанар бол физик бие биш, ухамсар цүнс бөгөөд за тэр ухамсар цүнсний мөн чанар бол хөгжиж дэвшлийн зам. За энэ дээр бүр зам болоод ороод ирж байна хөгжих. Ингээд бүр нарийн төвшөнд бүр нарийн ондоо утгаар тайлбар болж орж ирж байгаа мөн чанар. Сүнсний хувьд энерги хөгжүүлэх, одоо энерги ашиглаад ингээ хөгжүүлснээр цаашаа бүр энерги ашиглаад сурч бүрэн төгс болж жинхэнэ өөрөөрөө амьдарч альва зүйлд жинхэнэ яг өөрөө би хэн бэ? Яг юу гэж ирсэн бэ? Би яг юу хийж чадах вэ гэдгийг тодорхойлно. За энэ нь бол энерги өсгсний хэрээр одоо жишээлбэл одоо энерги ашиглаж сурах, ухамсар цүнсээ хөгжүүлснээр бүрэн дүүрэн ашиглаж сурах, өөртөө бүрэн дүүрэн эзэн болж сурах. Тэгээд мөн чанарын замыг даган хөгжсөөр ийм төвшин өндөр одоо өсөлт хөгжилтийн сүнсний хувьд хэлж байгаа шүү. Хөгжилтийн ийм өндөр шатанд хүрч болох юм аа гэдгээр тайлбарлаж байгаа. За тэгэхээр яг ерөнхийд нь базаад хэлэх юм бол хүн чанараараа усаар ингээд тодорхойлогдож байна. За энэ нэг ийм хүнтэй, би нэг ийм хүнтэй гэдэг мөн чанараараа, зан чанар талаасаа, учир шалтгаан талаасаа хөгжих гэж ярьдаг гэдгээ тодорхойлж байна. Тэгэхээр энэ мөн чанар нь энэ дээр хөгжлийн зам, за мөн хөгжих гэж ирсэн учир шалтгаан ийм усаа авчиж байна. За ингэж тайлбарлал танд хэрэг ойлгогдож байна. Өөр энэ дээр дахиад задлж асуух зүйл байна уу? За маш сайхан ойлгомжтой байлаа. Тэгэхээр нөгөө таны эзэмшлэн хүн бүр өөр тодорхойлдог тийм. За зан төлөв өөрөндөө үнэт зүйлс харах үнцэг гэдэг бүгдээрээ өөр зарим хүмүүс бол материалын зүйлсийг илүү үздэг тийм. За жишээ нь одоо миний амьдралын зорилго бол амжилтанд хүрэх юм аа. За эсвэл ийм машин авах, ийм байр авах, ийм компанид ажиллах, ийм албан тушаалд очих ч гэдэг юм уу. Хин хүмүүсийн одоо амьдарч байгаа зорилго харах үнцэг нь материалын зүйлс дээр төлхөө тулгуурлаад байдаг. Гэтэл одоо бид нарын хүн гэдэг байгаа тийм бид нарын энд байгаагийн учир шалтгаан буюу одоо мөн чанар нь эд түрэнг алдар нэр биш харин ухамсар цөмсний хөгжил юм байна гэдгийг ойлголоо. За тэгэхээр нөгөө зарим хүмүүсээс ингэж асуугаад байдаг штэ. Тэгээ яаж амьдрах юм? Одоо өөрийгөө яаж тэжээх юм ч гэдэг юм уу. За энэ нь мэдээж агууд очиод ганцаараа амьдрах гэсэн үг юусоо биш. Харин өөрийн зорилгыг, өөрийн мөн чанарыг зөвхөн материалын амьдрал болгоод бүх зүйлээ бүх цаг хугацаа энерги түүнд зарцуулах уу? Эсвэл өөрийн ухамсар цөмсний хөгжлийг нэгт тавиад за мэдээж ингэх явцдаа физик биеиндээ хэрэгтэй хоол хүнс хувцас сэргэллийг олох уу гэдэг бол шал хоёр өөр ойлголт. За бас нөгөө ийм бодолтой хүмүүс байдаг те би энэ гэр бүлийн төлөө бүхнээ зориулж байна гэсэн бодлоор амьдардаг бүх зүйлээ зориулдаг хүмүүс байдаг. Гэхдээ гэр бүлийнхэн гэдэг хүмүүс хин юм бэ гэвэл бидний энэ дэлхий дээр одоо туулалтаа хийхэд хамтран туулалтаа мөн хийж байгаа одоо хамтран туулагч нар шүү дээ. Харин гэр бүл гэдэг бол бидний одоо нуруунд дээрх ачаа ч юм уу одоо бидний үүрж явах хэрэгтэй зүйл бол биш. Тэгэхээр бид нар өөрийн одоо ухамсар цөмсний хөгжлийг дагангаа одоо тэдгээр гэр бүл хийгдэж байгаа хамтран амьдрагчтайгаа хамтдаа амьдрангаа өөрсдөө хөгжүүлдэг гэсэн үг юм байна. За тэгээ бидний одоо энэ дагаагийн шалтгаан мөн чанар бол ухамсар цөмсний хөгжил юм а гэдэг нь юун дээр илэрч харагддаг вэ гэдэг ингээд сая бодоход бол одоо жишээ нь хэнийг үг нас барлаа гэхэд тэр үнээс юу юу үлдэх юм бэ гэвэл ухамсар цөмс үлдэн штэ. Тэрнээс одоо энэ материалын амьдралаар хураасан нэр хүнд эсвэл одоо мөнгө төгрөг за эсвэл бүр өөр хөхөд гэр бүл биш. Тухайн хүний ухамсар цөмсөл үлдэн. За тэгээ цаашаа явна. За энэ туулалтанда ухамсар цөмсийг хөгжүүлж чадсан бол за илүү хөгжсөн ухамсар цөмс болоод цаашдахын туулалтуудыг хийгээд илүү хөгжинэ. За энэ туулалтаараа одоо ухамсар цөмсийг хөгжүүлж чадаагүй бол дараагийн туулалтаараа одоо өөрийгөө илүү хөгжүүлээд гих мэдчлэн явна. За тэгэхээр энэ л юу нь бидний энд байгаагийн за бидний амьдралын мөн чанар юм байна гэж
бодож байна. За тэгээ сая бол одоо бид нарын хувьд мөн чанар гэж юу вэ гэдгийг маш сайхан тайлбарлаж өглөө. Тэгвэл орчлон ертөнц талаасаа мөн чанар гэж юу юм бол орчлон ертөнцид ер нь ийм ойлголт байдгийн болов уу? За тэгээ би энэ асуултан дээр хариулъя. Орчлон ертөнц гэдэг нь одоо орчлон ертөнц талаас нь тайлбарлах гэдэг үзье. За түрүү хүн чанар талаас нь тайлбарсан, учир шалтгааны талаас нь тайлбарлсан мөн чанарыг. За тэгээд эцсийн хууль дээр орчлон ертөнц маань үндэслэлсэн байдаг. Хаан таталцал байна. Тэнд мөн чанар агуулгадж байдаг. Мөн чанар орчлон ертөнцийн таталцал дотор оршин байдгаа гэсэн үг нэгсэн доо. За ингээд таталцал дотор мөн чанар гэж байна. Мөн чанар байгаа цагт ухамсар, сүнс, энерги 3 оршин тогтнож хөгжил дэвшилт, энергийн солилцоо явагдаж харилцан, таталцсан, түлхэлцэж утга чанарыг үүсгэн сүнс, ухамсар, энерги 3 мөн чанараар замчлуулан явдаг. За тэгэхээр мөн чанар үйжиж ухамсар сүнс хөгжих юм тийм ээ, шалтгаан болсон ухамсар сүнсээ хөгжүүлнэ гэдэг хэлжсэн. Тэгээд энэ 3 маань одоо цааш мөн чанараараа замчлуулан явдаг. Мөн чанарын замыг даган хөгждөг гэсэн үг. За тэгэхээр ухамсар сүнсний хөгжлөөр мөн чанарын зам болоод ороод ирж. Мөн чанар зам болоод ороод ирж яг одоо. За тэгээд цааш явъя. За мөн чанар нь ухамсар сүнсний хөгжлийг замчлан дундаас нь нийлээд мэдрэмж итгэл хоёр хослоод орж ирнэ. Нийлээд хамтдаа хөгжин энерги бүрэн төгс ашиглаж суран цааш шат дахин гэрлэн бий болтлоо хөгждөг. За тэгэхээр ухамсар сүнсний хөгжлийг одоо энэ энерги ашиглаж сурах дээр энэ 3 чинь нийлээд одоо ухамсар сүнс энерги 3 нийлээд мөн чанараараа замчлуулаад ингээ явж хагаад хөгжлийн замдаа итгэл нэмэгдэнэ. Усан бүр итгэлтэй болсон хөгжилтөв. За тэгээд мэдрэмжүүд сайжирнаа. Ингээд бүрэн цогцолж цаас хөгжиж явсаар байгаад гэрлэн бий болтлоо хөгждөг. За тэгээд та нартай сонирхуулж хэлж байхад мэдээж шууд гэрлэн бий болохгүй шүү дээ. Энэ бол сүнсний хөгжлийн маш олон замууд байдаг. Үе шатууд байдаг. Тэгээд энэ үе шатуудыг дамжиж гэрлэн биетийн төвшөнд хүрдэг. Өндөр дээд гэрлэн биетийн төвшөнд хүрдэг. Өндөр хөгжлийн өндөр төвшөнд хүрнэ гэсэн. За сонирхуулаад хэлэхэд бол бид одоо яг физик цул биетэй байгаа. За сэрсэн ухамсар сүнсээ хөгжүүлэх гээд ингээд хөгжөөд ирэнгүүт хөгжлийн явц замдаа эхлээд физик бие рүүгээ шилждэг. Физикээс физик сэрэг, физик сэргээс энергийн цул, энергийн сэрэг. Тэгээ энергийн сэргээсээ гэрлэн биет ингээд болтлоо хөгждөг. За энэ мэдээж цааштай тууштай хөгжүүлэх шүү дээ. Түүнээс зүгээр ингээд яачих юм бол өөрөө ингээд аяндаа хөгжөөд гэрлэн бий болчихно гэсэн үг биш. Та бүхний уйггүй итгэл үнэмшил, уйггүй хичээл, уйггүй дадал энэ бүхэн цааш уйггүй хүсэл тэмүүлэл. Энэ бүгд хосолж цааш хөгжсөөр гэрлэн бий болоод өндөр дээд гэрлэн биетүүдийн хэмжээнд хүрэх. Тэгэхээр эндээс хангад орчлын ертөнц талаас нь тайлбарлагад аажимдаа сүнсний хөгжил болоод түүний үе шатууд руу орж байгааз тэр болгоны зам чинь одоо энэ мөн чанарын замаар л яваад байна гэсэн үг. Ухамсар сүнсээ хөгжүүлээд. Энд бол зам болж орж ирж байна. За тэгээд энд мөн чанарын замаар хөгжиж явахдаа хүн өөрийгөө таних, харах, мэддэг болж эхэлдэг. Бөгөөд энэ нь мөн чанар танд үйлчилж байна. Түүнийг та танилаа гэсэн үг. За тэгэхээр ингээд хөгжлийн дээд чаданд хүрээл ингээд дэвшээл яваад ах тусмаа өөрийгөө илүү их таньдаг болдог гэсэн үг байхгүй. Тэгээ илүү их таньснараа та мөн чанарыг таньж байна гэсэн үг. Улам сайн мэдчихээн гэсэн үг. Аль талаас нь ягаад гэвэл та хөгжиж байгаа. Тэгэхээр мөн чанар гэдэг чинь ганцхан зүйл биш. Маш олон талаас нь маш олон өнцгөөс яг утга бүр дээр өөр өөрөөр тайлбарлагдаж байгаа. Маш том агуулгатай зүйл болж байгаа биз. Тэгэхээр хайрцаглагдаж болохгүй юу маш томор сэтгэх энэ сэдвийн хүрээнд хэрэгтэй болж байгаа. За тэгээд урд нь та физик бие талаасаа би нэг ийм гэж боддог байсан бол энэ удаа илүү нарийн төвшөнд сүнслэг талаасаа өөрийгөө ойлгож, харж, мэдэрч эхнэ гэсэн үг. За ингээд маш гоё зүйл сонирхолтой зүйл болж ирж байгаа. Хүн талаасаа за би нэг ийм хүнтэй гэсэн бол одоо сүнслэг талаасаа илүү олон нарийн зүйлүүд танд ил болж эхэлнэ. Өөрийгөө илүү нарийн төвшөнд илүү сайн таньж мэднэ. Хөөх би ийм гэж бодож исэн чинь ийм юм надад байдаг юм биш. Би ийм чадах юм биш. Хөөх би ийм их чадвартай юм биш. Би ийм юм бэ. Бүр илүү бүр гоё мэдчих эхэлнэ гэсэн үг.
За юм байна. Жагшаа. Тийм байна. Маш сонирхолтой юм байна. Одоо орчлон ертөнд за гариг галактик амьд оршинлууд байгаа л бол мэдээж тэд нар одоо таталцлын хуулиар зохицуулагдчихэдэг шүү дээ. Тэгжээж хоорондоо мөргөлдөхгүйгээр орчлон ертөнцид одоо тэр олон гариг галактикууд оршин тогтнож идэг. Тэгээд тийм таталцал байгаа л бол мөн чанар байна гэхээр одоо өөрөөр хэлбэл ямар нэг зүйл оршиж байгаа л бол тэр зүйл мөн чанартай байдаг буюу одоо мөн чанар гэдэг зүйл хаасайгүй байдаг юм байна гэж ойлголоо. За тэгвэл энэ мөн чанар гэдэг зүйл хаана байгаагаасаа буюу одоо өөрөөр хэлбэл гаригийн амьдралаасаа эсвэл одоо тухайн гариг дээр ямар оршнол байна гэдгээсээ ч юм уу хамаарад өөр байдаг юм болов уу эсвэл бүгдээ тэгжээс утгатай байдаг юм болов уу? За тэр талаас нь тайлбарлая. Энэ болохоор маш том сэдэв болохоор маш олон талаас нь одоо ингээд хүргэж байгаа гэж ойлгосон тийм ээ. За тэгэхээр энэ болохоор бүр гоё сонирхолтой болж байна. Янз бүрийн талаас нь шатахаал бид нар яваад байгаа шүү дээ тийм. Тэгвэл мөн чанар гэдэг маань манай гариг дээр арга ухаан харин өөр хэмжээстэд хамаарах гариг оршнолууд дээр хэрэглэгдэхүүн хэмжүүр болж байдаг. За тэгэхээр бүр улам сонирхолтой болж байна. За тэгээд гаригийнхаа тухай дахиад бүр сайхан тайлбарлая. За манай гариг дээр болохоор мөн чанар түүнийг яаж ухамсар сүнстэй холбож чадах зэрэг нь яаж амьдрах хэрхэн арга замаа олохоос хамаарат арга ухаан мөн чанар болон өөрчлөгдөж өөрийгөө олох зам болдог. За тэгэхээр энэ дэр сүнсний хөгжлийг юм тийм ээ. За манай гариг дээр сүнсээ хөгжүүлэхийн тулд мөн чанарын замаар хөгждөг. За тэгээд янз бүрийн хэрхэн яаж гэдэг сүнсээ хөгжүүлэх гэдэг арга замууд бас болдог. За арга ухаанууд болдог мөн чанар бол. Яг энэ сүнсний хөгжлөө. За нэг талаас арга ухаан болж байна, нөгөө талаас зам болж байна. Тэр бол тууштай энэ замаар явж бид нэр хөгжин замдаа янз бүрийн арга ухаануудыг бид нэр суралцдаг. За тэгээд энийг хүн болгоно өөр дээрээ янз бүрээр мэдэрдэг. За хүн болгоно тохирсон арга ухаан гэж байдаг. Энэ мөн таны мөн чанартай холбоотой. За энэ хүнд нэг ийм арга ухаан. Их мэдчлэн манай дээр болохоор ийм арга өөрийгөө олох арга ухаан хөгжлийн зам. Ийхүү өөрийгөө олж танилаа гэхэд өдөр тутмын амьдрал дээрээ хамтрагч биетүүдтэй одоо та нар холбогддог штеп. Тэгэхээр энийг тэр хамтрагч биетүүдтэйгээ хэрхэн харьцаж, хэрхэн хариу үйлдэл үзүүлж байгаагаасаа за тэгээд мөн альва асуудлаас хэрхэн гарч байгаагаар мөн чанар түүнийг хэрхэн хэрэглэж байгаа арга ухаанаа олж байна гэж бодож болно. Ойлгож болно. За тэгээ хамтрагч биетүүдгээ яриад ахаар та нар хаалж байгаа. Тэр чинь та нарын өдөр тутам харьцдаг хүмүүс. За ажил дээр байж болно, гэр оронд ч юм байж болно. Тэдэртээ яаж харьцаж байна? За альва асуудал амьдрал дээр гарч ирлээ гэхэд тэндээс яаж хэрхэн гарах арга ухаанаа олж байна. Энэ мэтчлэн одоо өөрийгөө улам илүү сайн хэмжүүлдэг. Үнэн хэрэгтэй. Сүнсэр сүнсээ хөгжүүлээд мөн чанараа олснороо үүнийг мөн чанарыг ингэж олон нийтийн дунд харилцааны дунд таньжуулдаг байна шүү дээ. Харин хэмжээс төсөх тусам нэг хаалганаас нөгөө хаалга руу шилжихэд ашигладаг хэмжүүр мөн түүний туулах замыг тодорхойлдог хэрэглүүр болдог гэсэн үг хэмжүүр. Тэгэхээр одоо өндөр дээд оршинлууд дээр үүнийг бүрэн төгс одоо өөрийнхөө мөн чанарыг таньсан гэсэн үг байхгүй. Тэгэхээр за би эндээс энэ хүртэл яах вэ? Одоо яаж явах вэ? Хэрхэн гээд ингээд хэмжүүр босгоод хэрэглүүр босгоод хэрэгэлдэг гэсэн үг. Нэг замаас нөгөө зам руу шилжихдээ тэр замыг тодорхойлдог гэж ойлгож байна. За тэдэнд тэгэхээр мөн чанар нэг талаасаа хэрэглэгдэхүүн болон хувирдаг. Хэрэгэлдэг байх нь шүү дээ. Энд за арга зам болоод зам болгодог байсан бол тэнд хэрэглэгдэхүүн болгож өдөр тутмынхаа тэр үйл ажиллагаан дээр хэрэгэлдэг байх нь. За хэрэглэгдэхүүн гэдээ тайлбарлахаар та нар гайхаж магадгүй. Тэгвэл энэ аль нэг галактикийн төв цэгээс нөгөөд шилжин өнгөрөх харцыг хэрэглэгдэхүүн гэдээ байгаа юм. За энэ дээр бүр ингээд тулаа явчихлаа. Мөн чанар байна. Одоо гаргийн хэмжээнд, галактикийн хэмжээнд альва зүйлийн одоо нэг төв цэгээс нөгөө цэг рүү шилжих гарц болж байна. Энд хэрэглэгдэхүүн гэж хэлээд байгаа энийг. Тэгэхээр бүр өөр ажиглалт авч ирж байгаа. Тэгэхээр өндөр дээд оршнол босох тусам мөн чанарыг энд арга ухаан зам болгож ашигладаг бид нэр суралцдаг бол тэнд очихороо хэрэгсэл болгон хэрэглэх нэ. Тэгээд нэг хаалганаас нөгөө хаалга руу шилжих хэрэглэгдэхүүн болгон хэрэгэлдэг бах нэ. Хэрэгэлдэг бах нь. За бид ч юм уу маг дэвшин суралцсан хөгцөөр сүнс
энерги, ухамсар, мэдрэмж энэ мөн чанараараа дамжуулаад энэ бүхний учир холбоосуудыг ухаарад холбож, ашиглаж, хэрэглэж сурах тусам үсэн дэвжиж хэрэглэгдэхүүн хэмжүүр болгон дэвшин суралцах боломжтой бид нар. Нэг ясандаа гэрлэн бит болцоо хөгжөөд эдэнтэй адилхан тэр мөн чанарыг бүр хэрэглэгдэхүүн болцсон эзэмшиж хэрэглэж хэмжүүр болгон ашиглаж болох. За ингэж ойлгож байна. Энэ бол маш сонирхолтой байгаа. За тэгэхээр нөгөө нэг юм байдаг хандлаа энэ дээр нэг зүйл нэмээд хэлэхэд нөгөө гэрлэн бит болоод одоо өндөр дээд оршинлууд хөгжлийн өндөр түвшинд хүрсэн оршинлууд болохоор альва нэгэн гариг галгаагдахт бол харьяалагддаггүй бид нэр бие даасан хувь оршноос маягаар хүндэрдэг. Одоо манай гариг дээрх одоо гэр бүл гэсэн ойлголт байхгүй. Одоо хувь оршнол болж амьдардаг. За тэгээд тэд нэр одоо ийм тутамж тохиогоор хаана хинд аль галгаагддаг, аль гаригтай ямар тусламж хэрэгтэй байна гэж мэдэрдэг байх нь те. Түүнийхээ дагуу туслах одоо журмаар нэг цэгээс нөгөө цэг рүү шилжих. Одоо энэ гарцуудыг ашиглаж санийхтай адил одоо мөн чанарын ашиглаад одоо хин нэгэнд туслаад ингээ явж идэг байгаа шүү. За энэ бол маш сонирхолтой. За мөн үнэн мэдлэг номын дэгмэн дэлгэрүүлээд уншвал байх шүү гэж хэлье. За тийм ээ, маш сонирхолтой юм аа. Одоо бид нар бол одоогийн нөхцөл байдалдаа өөрсдөө харж чадах өнцгөөс буюу тийм ээ гурван хэмжээстэй л бүгдийг хүлээж авч харж байгаа шүү дээ. Энэ гурван хэмжээстэй л одоо өөрсдөө мөн чанарыг олчих гол агуу хугацааг зарцуулаад төөрч бодлоо л явдаг шүү дээ. Харин нөгөө бусад энгийн туралтай гариг дээр за эсвэл нөгөө хөгжсөн гэрлэн биетүүдэд маань бол ингэж өөрөөр хэрэглэгддэг байх нэ. Тэднэрт маань одоо бид нар шиг мөн чанараа олох, ойлгож ухаарах гэсэн зүйл байхгүй. Угаасаа өөрсдөө юм бэ гэдгээ яг гэж оршин тогтнож байгаа вэ гэдгээ мэдж байгаа шүү дээ тийм. Бид нар бол мөн чанараа хайдаг. За тэг өмнөх ярилцлаган дээр ярьжсэнчлэн одоо сэрэлт явагдах үед ямар нэгэн зүйл хайдаг гэж ярьжсэн тийм. За өөрөөр хэлбэл одоо би хэн юм бэ? Яагаад юу ихийн тулд энд байгаа юм бэ гэж хайдаг. За эсвэл энэ яагаад ийм байгаа? Тэр яагаад тийм байгаа гэд бодоод хайж эхэлж байна гэдэг чинь нөгөө сэрэлт явагдаад өөрийн болон за альва зүйлсийн ил харагдаж байгаа одоо харагдах байдал бус. За цаад мөн чанар нь юу юм бэ гэд байгаад өөрийн одоо алхах зөв замаар хайж байна л гэсэн үг байна тийм. Нэг ясна. За тэгвэл бид нар өөрийнхөө мөн чанарыг хэрхэн яаж одоо таньж мэдэх вэ? Өөрийнхөө мөн чанарыг яаж ойлгох вэ? За тэгэхээр өөрийнхөө мөн чанарыг яаж мэдэх вэ гэхээр энгийн үед бол мэддэхгүй. Яриг харилцааны дунд хүний мөн чанар мэдэрдэг, мэдэгддэг. Тэр нь жишээ нь уур хүлээ гэхэд тэр нь хэр удаан үргэлжилж байна. Хэрвээ та уурлаа гэхэд тэгэж хэр удаан үргэлжилж байгаа тайвширч байна. За эсвэргээрээ тайван байж байгаад мөн хэдийн хугацаагаар уураар солигдсон, бухимдаж биеийн үйл хөдлөл ямар үйлдэл үзүүлж байна. Зэргээс мөн чанараа мэдэж болдог. За үүн дээр ажиллаад зан арин шин бодлын болон одоо биеийн үйлдэлээ таних арга ухаанд суран өөрчлөх нь мөн чанарыг тодорхойлсон ухаарч танин мэднэ гэсэн үг. За өөрийнхөө мөн чанарыг өөргөө ингээд ажиглах нь тийм ээ. Тэгээ хараад хэр зэрэг ямар үйлдэлүүд гарч байгаа, ямар ааш арин шин гаргаж байгаа гэдгээ хараад за түүн дээр ажиллаж бас болдог байна. Тэгээ ажиллаад за би нэг ийм юм дээр ингэж байдаг шүү. Ингэ хэрэггүй юм байл шүү. За ингэхээр би удаан ууралдаг юм байл шүү. Энгүүл би илүү түргэн уураас гардаг юм байл шүү. Ингэж ууралж явах шалтгаан ер нь юу байна гэдгээ ухамсарлах. За тэгээ үүн дээрээ татуулан өөрийгөө одоо уурлуулахгүй одоо энерги хамгаалж тэр уурлаад байна гэдэг чинь хий хоосон зүйл шүү дээ. Шал дэмий энерги өрөөд тэгэхгүй уурлахгүй байж сургалтад дээр ажиллаад одоо жишээлбэл гомсор сүнсээ хөгжүүлэх явдаа энэ явцад энэ дадлуудыг бол хийдэг. За ингээд суралцаад өөрийгөө сайн тодорхойлоод ухаарч мэдээд өөрийгөө засан залруулнаа гэсэн үг. Тэгэхээр илүү сайн өөрийгөө танин мэдэх нь чухал. Тэр нь үйлдэл илэрдэгэ гэж ойлгож байна. Илүү сайн таньж мэдээд за тэгээ дараагийн удаа ингээд суралцж хагаад за дараагийн удаа тийм үйлдэлээр гаргаад та өөрийгөө хям за дараа өөрчлөгдөж гэнэ үү гэх мэтчлэн цааш хөгждөг. За тэгээд ингээд мөн өөрийнхөө одоо би нэг юм ууртай хүндээ одоо ингээд уурлаа салтгүй хүндээ гэж шинэ бодсон байлаа гэж бодъё. Тэгэх юм бол та тэрийг ажигласнаар зогсож болох нь өөрийгөө амар тайван байж болдог болох нь байж чаддаг болох нь. За тэрийг бол суралцах нь гэхийн тулд хумсар сүгсээ хөгжүүлэх нь өөрийгөө олон талаас нь харах нь. За тэгээд түүнийгээ зан авиа, зан чанараа үйлдэл гэсэн өөрчлөлт болдог. За тэгэхээр энэ дээр
одоо өөрийнхөө тэр бодож исэн мөн чанарыг өөрчилж болно гэсэн үг байхгүй юу? Нэг ясандаа. Тэгээд та өөрчлөгдөн. Зан гарсан шинжээ илүү ийдэг. За тэгээд үүд чинь хамгийн гол нь хэрэгтэй. Энерги алдахгүй. Тэгээ ингээд зан чанарыг өөрчлөснөөр мөн чанараа мөн өөрчлөлт болдог байх нь шүү. За би нэг ийм хүндээ яад ингээд яваад байх хэрэггүй. Ягаад гэвэл та хөгжиж байгаа учраас таны бүх зүйл өөрчлөгдөн гэсэн үг. Мөн чанар ч мөн өөрчлөгдөн гэсэн үг. За ингээд мөн чанараа өөрчлөөд өөртөө ашигтайгаар өөрийгөө болон энерги хамгаалаад чаддаг, илүү амар амгалан дөрвөлжид оршиж чаддаг, түүгээрээ дамжуулаад ахуй амьдралаа өөрчлөн өөрийгөө илүү хайрлан утга учиртай хөгжин амьдрахад энэ сэдв маань ослох болтох вэ гэд ерөөе гэж бодож байна та нартай. Тэгээд ийхүү өнөөдрийнхээ ярилцлагыг дөрвөө нэг жагшаа одоо ерөнхийдөө бүх зүйлээ тайлбарлаа гэж бодож байна. За тэгээ яг энэ дээр нэмээд сонирхолтой санагдаж магадгүй гэд бид нар ч нөгөө бодит юм ийг л айгүй сонирхдаг шүү дээ. Тэгэхээр суралцагчид одоо төгсөгчдөр маань өөрсдийнхөө туршлагыг ярьдаг л да их хуваалцдаг. За тийм бичлэгнүүд ч байгаа. Тэгээ тэрэн дээрээ үж ярьдаг вэ гэхээр за нэг ийм үйл явдал болсон, ийм нэг асуудал гарсан. Тэгээд хэрэв би одоо өөрөө мөн чанараа мдээгүй мөн чанарын замаа олоогүй байсан бол тухайн нөхцөл байдалд уурлах, бухимдах, гомдох, уйлах ч гэдэг юм уу те ямар нэг сэтгэлдээ өөрчлөлтөө гаргаж хавь үзүүлэх байсан. Харин үнэн мэдээлэлтэй уулзраад өөрийгөө хөгжүүлээд өөрийгөө ажиглаад за саяны навчаа гэх юм ялсанчлан одоо мөн чанарын замаа олсон учраас тухайн нөхцөл байдалд уурлаж бухимдахын оронд илүү төлөвшөлтэйгээр амар амгаландаа оршиж байгаад за тэгээд тухайн асуудлыг хамгийн зөвөр хамгийн сайнаар шийдэж чадсан гэд ярьдаг. Тэгээд тэрэндээ өөрсдөө маш их талархаж өөртөө маш их бахархаж идэг. Тэгэхээр өөрийн мөн чанараа олоход буруу зүйлийг одоо мөн чанараа гэж буруу замаар алхаж ирсэн бол зөв чиглүүлж өөрийн жинхэнэ мөн чанарын замаараа танд үнэн мэдлэг туслах болно гэд нэмээд хэлье. Баярлалаа. За тэгээд би нэг юм нэмж хэлхийг мартсан байна. Нөгөө дараагийн сэдв маань болохоор маш сонирхолтой болж орж ирнэ. За биднийгээ дагаад сонсож байгаа та нартай сонирхолж хэлэхэд дараагийн сэдвээс битээ оцроорой. Яагаад гэвэл одоо энэ ухамсар сүнсний үнэн мэдлэг номын маань ухамсар сүнстэй холбоотой сэдвүүд маань ингээд дүүрж байгаа. Маш өөр сэдвүүд рүү орох учраас яг энэ хүрээд бид нар нэгэн сонирхолтой сэдвийг бэлтэн та нартай танилцуулах гэж байгаа. Энэ юу гэхээр чөлөөт асуулт хариулт гэсэн ярилцлага дараагийн сэдвэрээ бид нэр оруулна. За тэр нь болохоор бид нар төгссөн нэгэн сурагч байгаа урьж оролцуулна. За тэгээд тэр сурагч маань одоо маш сонирхолтой асуултуудыг асуух баг. Та нарын яг одоо бодож байгаатай ижилхэн асууж магадгүй мөн одоо ухамсар сүнсээ хөгжүүлэхэд ямар зүйлүүд тулгарч байсан. За тэгээ ямар зүйлүүдийг асууя гэж бодож байсан. За одоо амьдралд холбоотой өөр ухамсар сүнстэй холбоотой өөр ямар одоо амьдрал дээр хэрэг болдог асуултууд байна. Тэр болгон асуугдах байгаа. Тэгэхээр маш сонирхолтой болно. Дараагийн сэдвээсээ бити хоцроосай гэж хүсэж байна. Баярлалаа. Анхаарал тавьсан. Түр баяртай. Та бүдэрээ түр баяртай.